Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Та бүхэндээ их хүрсийн баярын мэндийг хүргэе. Өнөөдөр 6 дугаар сарын 1-ний өдөр Арга бэлэг 95.7 радио телевизтэй хамтарч гинтийн бэлэг тусгай нэвтрүүлгийнхаа цоошин дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Тухлан сууж, таалан сойрхно. Хайртай ээжидээ инхри өрсдөө баярлаа. Хайртай шүү гэж тэр бүр хилээд байж чаддаггүй. Нандин үгсийг гинтийн бэлэг нэвтрүүлэг дамжуулах болно. Нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байгаарай. За хизээний мэндчлэгээ үлээ? 6 сарын 6 сарын 1 баярын мэндчлэгээ. За хэн зориулах вэ? ээж үлзий чаргал. Ээжтэй хин зориулж байна хөө? Даваа зэрэг. Даваа зэрэг хөө юу те? Аа хөө даваа зэрэг өшөө. Бэр ганц цэг. Даваа зэрэг бэр охин ганц цэг. Зөвхөн охин бичээд энэ бэр мэрэхгүй. Охин ганц цэг. Ээжтэй хайртай шүү гэх тийм ээ? Тий. Ажлаа хийж амьдралаа дэвшүүлэх боломжийг олгож өгөх ээжтэй баярлалаа гэх тийм ээ? Тий. Ер нь ээжтэй өмнө баярлалаа гэж хэлжсэн үү? Ер нь тэр юм болгон хэлж байгаагүй тий. Харин тэр манайхан гэдэг тий. Ээжтэй баярлалаа хайртай шүү гэж хэлдэг. Гэхдээ хамгийн хайртай, хамгийн баярлаж өгөх хэрэгтэй юм. За тэгэл яг бид хүн өөрсдөө ээжтэй дамжуулж байгаа юм шиг сайхан дамжуулнаа. За тэгээд сайхан баярлалаа. 6 сарын 1-нд мэндчлэгээр уулзъя. За баярлалаа. Арга бэлэг 95.7 радиогийн гинтийн бэлэг нэвтрүүлэг бэр охин ганц цэг хүү даваа цэр нарын хүсэлтээр хайртай ээж үлзий жаргалд нь их хүрсийн баярын мэндчилгээ илгээхээр бид гэрийнх нь гадаа хүрээдэрчгсэн байна. Ээж маань юу ч мэдээгүй гэртээ хоёр хөөрхөн ач охиноо хараад сууж байгаа. Ээжигээ санамсаргүй тохиолдлоор сайхан баярлуулж тэр болгон хилээд байж чаддаггүй. Хайртай шүү. Таньда маш их баярлаа гэдэг өр хүүхдүүдийнх нь данд нь сайхан үгийн дамжуулж ижигээ баярын магнагийн тэнэлэхээр бид гэрийнх нь гадаа ирчихсэн. Тун удахгүй хаалгын тогшоод бүгдээрээ хамтдаа орох олноо. Ээж минь хоёр охинтойгоо хэрхэн яаж баяраа тэмдэглэгч бодлого байж байгаа. Харин бид баярын ур амьсгал төрүүлж ижигээ баярлуулах хүүхдүүдийнх нь хүслийг гүйцээхээр Арга бэлэг 95.7 радиогийн Айдууны утастай мэндчилгээг тун удахгүй дамжуулахаар хамгийн ихний гинтийн бэлгийг ижидээ хөргүүлэхээр гэрлүү нарлоо. Хаалгаа тогшъё. Юу вэ? Сайн байна уу? Би танд их хүрсийн баярын мэнд хүргэх гээд ирлээ. За. Та хаалгаа тайлж болох уу? Яана манайх ч одоо олон жоохон ялах хүүхэдтэй одоо. Сайн байна уу? Их хүрсийн баярын мэнд хүргэе. За. Таны хүү даваа цэрэн одоогоор тантай хамт байхгүй байгаа ч гэсэн охин ганц цэг хоёр нь танд энэ мэндчлэгийг хүргүүлсэн юм аа. За ороо. За баярлалаа. Залгаа хүүхдүүдийн онтуулах чахт нь ороод ирсэн үү? За. Ороо. За. Яана би ч гоцны цайлгаа гайхаж гэж байна. Зураг аваад байгаа юм уу? Зүгээр ээж би танд мэдчихэд дамжуулаад дараа нь хүү даваа цэрэнд нь харуулах юм. Ээж минь мэдчихэд дамжуулахаар ороход ингээд октоодтай нь ингээд цуг байж байсан гэж. Ядтаа мөн хувцас ажил л. Миний ээж наашгаа сууч. Тэгээ. За. За энэ ч юм ээ. Ядахтаа чамд үздэг. За тэгээ. Хөөе сайн уу? Дүүн хаана вэ?
Гинтийн бэлэг нэвтрүүлэг маань хайртай ээж Үлзий жаргалдаа зориулсан их үрсийн баярын бэлэг барих хүүхдүүдийн хүслээр бид хамтдаа хөөрхөн охтуудтайгаа ач охтуудтайгаа хамтдаа байгаа ээж дээрээ хүрээдэрлээ. Тандаа их үрсийн баярын мэндийг хүргэе. За баярлаа. Ээж маань их үрсийн баяраар ер нь олон жил дараалаад хүүхдүүдийн минь хараад баярлаж чадаагүй. Ижигээ ер нь ганц баярлуулчих юмсан гэж дотроо маш их бодож явдаг. Баярлуулах хүсэл минь байвч тэр болгон хүслээ гүйцээж чадахгүй байлаа гэд хоёр хүүхдүүд нь хамтдаа зөвлөлдөж байгаад арга улиг радиогийн хамт олонд хандаад бидний ээжийг юу ч мдээгүй ёстой санаанд нь ч баярын тухай уур амьсгал ороог байхад нь та бүхэн очиж баярлуулаач ээ гэж хүсэлтэй бидэнд хүүхдүүд нь илгээгээд яг энэ цаг мөчид сэнхэрлэгсээрээ танийгаа хараа сууж байгаа. Дэрэгдэн байхгүй байгаа хүү даваа цэрэг яг одоо ажиллаа хийж байгаа бэр охин ганц цэг хоёртоо мэндчилгээ юм уу энэ бэлэг хурж ирэх хамгийн анхны сэтгэлээ та хуваалцаач. За баярлаа. Их үрсийн баярын мэндийг хоёр хүүтэй хүргэе ёстой баярлаа. Тэгээд танаа телевизхэн ч гэсэн баярлаа. Гинт орж ирсэн чи айгууч очирдоо. Хоёр ачтайгаа байж ирсэн. Тэгээд та нарт маш их баярлаа. Бүгдээрэнд нь их үрсийн баярын мэнд хүргэе. Бүгдээрээ сайн сайхан яваараа. Хоёр хүүтэй баярлаа. Би өөрөө хоёр хүүтэй. Том хүү маань байдаг. Баг хүү маань хоёулаа хол амьдрдаг. Миний хоёр хүү их сайн сайхан яваа. Ээжийг их харддаг. Бэрдээ баярлаа. Ёстой баярлаа. Хүүхдүүд нь хайртай бас таньдаа маш их баярлдаг шүү гэд нандин үгийг дотроо хэлмээр байвч үргэлж боддог байвч тэр болгон хилээд байж чаддаггүй бидний энэ үгийг заавал дамжуулаарай гэд биднээс хүсчихсэн. Ингээд хамгийн түрүүнд хүүхдүүдийн чин сэтгэлийн бэлгийг чин сэтгэлийнх нь үгсийг тэгээд тандаа амьд цэцгийн баглаатай хурж ирсэн. Ижимэн та энэ цэцгийг хүлээн аваарай. Шимтгэлээ гэдэг цав цагаахан цэцэг бидний ээж цэцэг ургуулах, мод ургуулах маш дуртай. Миний ээжид маш гоё бэлэг болно гэж байсан. За ингээд танд амьд цэцгийн баглааг хамгийн гоё бэлэг болгоно гэд хүүхдүүд нь бэлэг болгоно сонгоход нь дуртай зөвшөөрсөн байгаа. Мэдээж хөөрхөн охтуудтайгаа хамтдаа энэ гоё амттан хувааж идээрээ. За баярлалаа. За яаж жаргах вэ гэд Монголын үндэсний бүхий холбооны дэд тэргүүн Нямд орж хаан бичсэн энэ ном. Энэ ном маань хэдийгээр 30 минутанд уншигдах ч гэсэн 30 жилийн туршид таны үр хүүхдүүдэд сургаж хэлэх амьдралын зөв ухааныг энэ номноос олж аваад хамгийн эгэл зүйлээс амьдралын жаргал эхэлдгийг энэ номонд сайхан тайлбарласан байгаа. Та энэ номыг хүүхдүүдтэйгээ хамтдаа уншаад намын эрдэнэ маань том болсон айна өөрөө уншаарай заа юу. Намын эрдэнэ маань одоогоор сайн ярьж чадахгүй байгаа. Миний охин за толгой дахиад ганц нэг аваа гаргана гэсэн заа юу. Бид хоёрын ар амьдралыг бүгдийг дааж явдаг. Бид хоёр ямар ч санаа зовох зүйлгүйгээр ажил амьдралаа үргэлжлүүлээд амьдралаа нэг хүний дайтай авч явах гэж зүтгэдэг юм да. Миний хоёр охиныг ижимэл хүн болгож байгаа гэд бүр бэр охин нь хүүгийн төлөөлөөд манай ажил дээр ирээд бидэнтэй бүр дахин холбогдож байгаад энэ баярын мэндчлэгийг танд хүргүүлж байгаа. Одоо охин нь ажиллаа хийгээд бас таныг сонсоод байж байгаа. Тий. За миний хүү ажиллаа сайн хийгээрээ миний хүү одоо алтны уурхаад юунд тий заамарт ажиллаж байгаа миний хүү тэгээд ажиллаа сайн хийгээрээ миний хүүхдүүд тэгээд бүгдээрээ сайхан амьдралцгаагаараа өөр хүүхдүүд нь сайхан байгаа. Хоёр ач охин маань ч гэсэн хоёулаа хөөрхөн том болж байгаа миний хоёр ач охин. Тэгээд бид гурав гэртээ ингээд суудаг юм да. Ээж нь ажил хийн, аав нь ажиллаа хийн. Тэгээ бүгдээрээ тэгээд сайхан эрүүл маш сайхан байгаа юм чи хамгийн гол юм эрүүл байх сайхан шүү дээ тийм ээ. Тэгээ та бүхэнд баярлалаа. Гинтийн бэлэг барьж гинт орж ирсэнд их ч очирдлаа шүү дээ. Та нарыг жаахан тухмуутай үлээгээд авчих шиг л боллоо. Тэгээд их баярлалаа. Тэгээ миний хоёр ач охин гээд хоёулаа байдаг юм аа. Хоёулаа томоотой хөөрхөн, хоёулаа охин. Тий харин би дөрвөн ач охиндоо дөрвөл охин. Одоо хамгийн том ач маань энэ жил 12 дугаар анги дээд сургууль төгсөн дөө. Тэгээд энэ хоёр байгаа. Өшөө нэг би миний том банд дээр тэгээд. Тэгээд ажлалтаа ингээл байж дгээ. Танд ирэх дараагийн гинтийн бэлэг энэ утсаар дамжуулагдах учиртай. Би энэ утасны дуудлагыг аваатахыг хэдүүлээ хамтдаа сонсъё. За. Байна уу? Байна. Сайн байна уу? Ээж үлзий жаргал. Тийм байна. Таны төргий сайхан зусч байна уу та? Сайхан. Баярлалаа мэд. Данга гэртээ хоёр ачаа хараад ингээд байж. Тэгэлгүй яах вэ? Энэ сайхан өдрийг эгэлгүй гоё өдөр болгоод арга бэлэг 95.7 үнцэрхэг радио долгионоор дамжуулаад бэлгийн дотроос сэтгэлийн бэлэг хамгийн эрхэм байдаг юм аа гэд хүү даваа цэрэн охин ганц цэг хоёрын зориулсан айдооны баярын мэндчилгээг дамжуулахаар арга бэлэг 95.7 радиогоос тантайгаа шууд холбогдоод байна.
Баярлалаа. Үгүй ястаа баярлалаа. Би юм гинтийн бижиг басдаа юу баярлалаа. Тэгэлгүй яах вэ? Эхний гинтийн бижиг маань хүрчихсэн таныг маань баярлуулаад энэ цаг мөчид байгаа гэж итгэж байна. Харин дараагийн гинтийн бэлгүүцээр энэ цаг мөчид радио долгионоос шууд тантайгаа айдууны мэдчилгээтэйгээр уулзахаараа дахин холбогдож байгаа. Сайхан ээж Үлзий жаргал таньдаа их хүрсэн баярын мэндийг хамгийн түрүүнд хүргээд нас буян хайрлаж агаарын цэхэр долгионоор айдууны гинтийн бэлгийг илгээж баярлуулъя. Уяхан сэтгэлтэй амьдралын их ухаантай ажилсаг хөдөлмөрч альваад ууггүй өглөө эрт босож цаг хугацаатай өрсөлдөж амьдар гэдэг сургаалыг нь үргэлжилж санаж биелүүлэхийг эрмэлзэж байдаг шүү. Маш их баярлаж үргэлж танийгаа хайрлаж хүндлэж байдаг сэтгэлээ энэ сайхан дуутай мэдчилгээгээр илэрхийльгээд хүү даваа царин охин ганц зэг хоёроос нь дуучин амар хүү отхон жаргал хоёрын ижимэн дэргэд байхад гэдэг уран бүтээлээр чин сэтгэлийн мэдчилгээ зариулсан. За баярлалаа. Та мань юу нэм бэлэг авна гэж юусоо бодоогүй байжсэн үү? Гэ бодоогүй манай хүүхдэл өнөө өглөө ээж эмч хэрж үзэж магадгүй шүү гэхээр нь би яасан гэсэн чи эмч хэрж үзэж магадгүй. Цацгаа айтаахан байгаараа. Тэрэн зэрэг би анзаарсангүй тэгээ үүднүүдэд энэ ачнараа унтуулах гал байжсэн. Тэгэхээр гайхаад тэгээ баярлалаа. Ястаа баярлалаа. Та нар ч гэсэн их хүрсэн баярын минь төргий сайхан баярлаараа хамгийн гол нь сайхан эрүүл сарвал энэ сайхан их эцгээс аяасан бие сайхан авч яваад эрүүл сарвал энэ тох сайхан байгаа юм ээ. Гэлалаа таньда тэгэлгүй яхад ерөөлн тэгшдөрөн оршихолтойгоо сайхан ижигээ баярлаж байгаадаа хүү охин хоёрын ч гэсэн маш их баяртай байгаа. Үлгээтэй багаас минь өдий зэрэгтэй хүлийг минь дөрөөнд гарыг минь ганцганд хүргэх гэж бүхий л амьдралаа үр хүүхдүүдийнхээ зариулсан өгөөмөр нинжин сэтгэлтэй ээжтэй хүүхдүүд нь хязгааргүй хайртай сэтгэлээ энэ сайхан дуутай хүсэлтээр илэрхийлье. Тээж төрүүлсэн 10 сарыг тэрвэрч халахсан 3 жилийг тэтгэж өсгсөн олон жилүүдийг үр хүүхдүүд нь мартаагүй, мартах ч учиргүй. Хайраас нь бид дэлбэж, хайраар нь бид боожиж хамгийн жаргалтай амьдралыг ээжээ та мань үрстэл бэлгэлсэн шүү. Нахианаас дэлгэрэх цэцэг шигээ биднийгээ ургуулсан ээждээ хүүхдүүд нь дандаа баярлаж талархаж явдаг юм аа. Үр хүүхэд биднийгээ өсгөж хүмүүжүүлж мөн хөөхөн хоёр охиныг мань асарч тавиглаж үдээ зэрэгтэй сайн сайхан хүн болгож өсгөж хүмүүжүүлж байгаа таньда дэндөөх баярлдаг юм аа гэд ижимэн дэргэд байхад гэдэг уран бүтээлээр чин сэтгэлийн мэдчилгээ хүргэсэн. Харин хоёр дахь дууг ээжийнхээ хүсэлтээр ээжээс мань асууж агаад өөрийнхөө сонсох дуртай дууг эхний дууны дараагаар хүргээд өгөөрэй гэж хүүхдүүд нь хүсэж хүсэлтэй үлдээсэн байгаа. Дуртай дуугаа хайртай хүмүүстэй сэтгэлийн үгтэйгээ амтгаад тааман зориулах боломжтой эхний дуусан ямар дууг хоёр дахь уран бүтээлээр нэрлэх бол? За одоо сандраад нөгөө олон сайхан дууны ч одоо алин ч гэртээ үлээ их хүрсэн баяр болж байгаа юм чинь. Тэгээ болдгүй яах вэ? Би өөрөө 4 ихтэй дараа 4 дүүтэй. Тэгээ миний эгч нар хамгийн дээд 80 хүрч байгаа. Хэдэн сайхан буураа байгаа миний эгч нар. Тэгээд тий нэг ихч маань Аз хол Франц улсад амьдарч байгаа. Тэгээ Аз хол байгаа. Ажаада хэдэн ихч нартай хэдэн сайхан дүү нартай ангийнхаа хүүхдүүдэд энэ ороогийн бүх сайхан ихчүүдэд бүгдээрэнд нь их хүрсэн баярын мэнд хүргээд инх тух амгалан сайхан байгаараа удахгүй бид нар их орон минь амгалан тайван бол их хурлын сонгуульд минь сайхан болоод бүгдээр их сайхан Монгол улс тэр чигээр гоё болно гэж ихч найдаж явдгийн. Тийм учраас бүх сайхан эмэгтэйчүүд ихчүүдтэй бүгдээрэнд нь баярын мэнд хүргэе. Баярлалаа таньда. Магадгүй та мань жаахан тулгамдчихвэл эхнийхээ дуу хүүхдүүдээсээ зориулсан уран бүтээлийг сонсож байхдаа жаахан тайвшраад хамтдаа байгаа хүмүүстэйгээ зөвлөлдөд хоёр дахь дуугаа бод сонгох юм уу? За тэгээ та мань уцаараа дамжуулаад дуугаа мэдчилгээгээ бүрэн ихээр нь сонсох учраас уцаа битгий салгаарай. За эхний дуугаа хамтдаа сонсъё. Баярлалаа. Наш номер чидгүй. Энэ зөв гоё дуу сонсож ямар гоё дуу вэ? Ичимэн дэргэд байхаа хаврын шүү цагаасан эртэрдээ харцны усан голоосон эхэлж хэстэй ичимэн дэргэд байгаа болоо харцны усан голоосон эхэлж хэстэй ичимэн дэргэд байгаа болоо ичимэн дэргэд байгаа
тэнгэр зүлээ өмсөж цэцэг бүхэн өдөөс инээдээ ижимэн дэргэд байгаа болохоо жаргаланад тэх үзэлтэн тоглоо ижимэн дэргэд байгаа болохоо ичи хари хамартн нарамандна ичи сэдэли химэртн сэтгэл бадарна ичи хэн дэргэд байгаа сүнэртнэ ичи хэн дэргэд байгаа сүрмэн сэрэгнэ ичи хэн дэргэд байгаа сүнэртнэ ичи хэн дэргэд байгаа сүрмэн сэрэгнэ Арга билег 95.7 үнцэрхэг радиогоор дамжуулаад хүү даваа цэрэн охин ганц цэг хоёроос нь хамгийн хайртай ээж үлзий жаргал таньдаа их хүрсэн гал халуун баярын мэндийг хүргээд мартагдашгүй дуунд дурсамжийг хадгалуулсан баярыг энэ сайхан баяр дээр нь баяр нэмж их шгэлэнт яруу дугаар мэдчилж агшин зур нисэнгөрөх хорон болгоныг ая дуунд мөглөн хайртай ээждээ дурсамж болгон хадгалуулахыг хүссэн юм а. Өлгийн зөөлөн бүвээ сэтгэлээс нь уянгалсан, өргөлийн цагаан сүү гараас нь цацарсан, өгөлгийн дээд хайр зүрхнээс нь ундарсан, өрх гэрийн жаргал сэтгэлээс нь гэрэлтдэг өргөн хорвоод үрсээ сайн хүн болгож өсгөж хүмүүжүүлсэн ээждээ дандаа баярлаж хайрлаж явдаг шүү. Ээжигээ магадгүй санамсаргүй тохиолдлоор сэтгэлийг нь чилээж ясан бол биднийгээ уршигөөрэй. Та мань биеэ сайн гамнаж илүү урт наслаж үргэлж бидний хажууд өмөх төшиг маань болж үлзий буйнаа түгэж үнтэй сайхан сургаалын үгээ айлдаж байгаарай гэд нэрлсэн хүсэлтийг амархуу отхон жаргал хоёрын хоршин дуулсан ижимэн дэргэд байхад гэдэг өнгийн сайхан дугаарыг шиглүүлж хамтдаа сонсцгаалаа. Үрсээсээ зариулсан гой дог сонсох хоорондоо жаахан тайвшраад мэдчилгээгээ үргэлжлүүлэх хоёр дахь дуг сонгож бодож амжуу та минь. За тэгээд ихэнх баяраар одоо бүх ихчүүд өөрийнхөө ихчнэр дүүнэр найз нөхөдөө зориулаад одоо нөгөө дуучин бурмагийн дуустал цайхан аясуудад унаас нэг дөрвсөгөөч гэж болох. Бололгүй яах вэ? Дуучин бурмаа олон сайхан уран бүтээлүүдийг дуулсан байдаг. Ардын дуунаас нь сонсох юм уу? Тэгээ ардын сайхан дуунаас нь зориулъя да. Гэхдээ яах вэ болно. Өчигсөн гоог зориулъя да. Хүмүүстээ зориулаа. Энэ сайхан баярын мэнд хүргэе да. За тэгээд таньдаа бас баярын мэндийг хүргэж байгаа сайхан хүсэлтийг нэрлсэн дугаар нь үргэлжлүүлээд хамтдаа сонсъё. Oh
улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Даваагийн Бурмаагийн дуулсан үзэгслэн гоодог хайртай эгч нартаа, дүү нартаа, хөөхөн хоёр ач охиндоо мөн охиндоо зориулын Монголынхоо бүх сайхан эмэгтэйчүүдэд их хүрсэн баярын мэндийг хүргэе гэд таныхаа сонгож нэрлсэн хүсэлтээр гинтийн бэлгээ үргэлжлүүллээ. Ерөөсөө авна гэж бодож төсөөлж байгаагүй санаанаас нь гарамгүй сонин бөгөөд хамгийн гоё мартагдашгүй бэлгийг хайртай үрсэн аялгууд мэдчилгээгээр гинтийн бэлгийг илгээж таныгаа баярлуулж чадав. Ястай хоёрлаа сайхан байна мэд ястай хоёрлаа. Тэгэлгүй яхав хайртай үлцэн жаргалтай их хүрсэн баярын мэндийг хүргээд үр хүүхэд биднийхээ төлөө бүх зүйлийг зориулж байдаг үртэй болсноос хойш амттныг аяглаж өрн баярлаж байх юм бол өөрөө жаргалтай байж чаддаг үрсийнхээ замыг сүүгээрээ милааж амьдардаг үлэмжийн төгөөс төгөлдөр ижи таньдаа үрсэн хайртай шүү. Хүмүүн зайг хайрлан төрүүлсэн ижигээ хүүхдүүд нь дандаа сайн явж баярлуулахыг хичээнэ. Амьдрал халааж нахаасан үрсийнхээ дэргэд урт наслаж та минь биднийгээ баярлуулаарэ. Хайртай ээждээ их хүрсэн баярын мэндийг хүргэе. Уяхан сэтгэлтэй амьдралын их хаантай ажилсаг хөдөлмөрч альваад ууггүй өглөө эрт босож цаг хугацаатай өрсөлдөж амьдр гэдэг сургаалыг нь үргэлжид санаж биелүүлэхийг хүүхдүүд нь ирэмэлзэж байдаг шүү. Ээжээ хүүхдүүд нь хязгааргүй хайртай гэд энэ сайхан дуутай хүсэлтийг радио долгионороо дамжуулсан мөн ээжигээ үнэхээр гоё дуулдаг гэж магтаж байсан ээж мань та баярлаж талархсан сэтгэлийнхээ хариуд хайртай үрсдээ дотныхоо бүх хүмүүст баярын мэндийг хүргээд өөрөө нэг сайхан дууг дуулж өгвөл ямар болоо гэж бодож байна. Тэгвэл одоо би нэг сайн дуулахгүй тэгтээ яах вэ? Баяр юм чинь бас өөр хүүхдүүдтэй баярлаад өөрийнхөө нэг зүгээр нэг би нэг сайхан тэгээ айдууга өргөө. Ийм сайхан мундаг ээжээрээ хүүхдүүд нь дандаа бахархаж хайрлаж хүндэж байдаг сэтгэлээ өнөөдөр энэ баярын мэдчилгээгээр ахин дахин илэрхийлж тэр бүрийд хилээд байж чаддаггүй нандин үгсээ сайхан дуутай хүсэлтээр илэрхийлж ээжигээ баярлуулж байгаа. Арга улиг радиогийнхаа хамт олонны өмнөөс таньдаа баярын мэндийг хүргэе сайхан хүүхдүүдийн төлөө бүхэл зүйлийг зориулж байдаг таныхаа энэ сайхан сэтгэлээр нь үнэхээр бахархаж байгаа сэтгэлээ илэрхийлье. Илгээрээ инх амгалан төлөөрөө төвшин амгалан юу сансан хүсэл болгоно нь үргэлж сэтгэлчлэн бүтгэрүүлдэг арга улиг 95.7 радиогийнхаа хамт олонны өмнөөс чин сэтгэлээсээ хүсье. Баярлалаа радиогийн хамт олон гэсэн баярын мэндийг сайхан баярлалаа. Гэлалаа таныхаа баяр жаргалыг хуваалцаж айдуунд мөнхлөн үлдээсэн дурсан жолон хадгалуулсан мэдчилгээгээр хуваалцсан бид хүн ч гэсэн маш их баяртай байна. Дараа олон гоё баярын олон сайхан мэдчилгээгээр уулзах өрөөдийг өргөн дэвшүүлье. За завхтуудаа настараа миний ажилдаа амжилт гаргаарай. За баярлалаа. Таньда ерөөсөн тэгчдөрөө олж болтугай сайхан баярлаарай. Баяртай. Баярлалаа. Баяжаарай үргэлжлээд ярилцаах юм. Арга улиг 95.7 радиогоор дамжуулаад дөнгөж саяхан ээжд маань уцаар нь дамжуулаад айдууны мэндийн цэнхэр хадаг өргөн барьлаа. Хэдийгээр хүү даваацар нь яг энэ цаг мөчид ижитийгээ хамтдаа байж чадахгүй байгаа ч гэсэн цэнхэр дэлгэцээрээ бас агаарын цэнхэр долгионоор дамжуулаад ижийнхаа дуу хоолойг сонсож тун удахгүй телевизээр бас ижийнхээ хөөрхөн октоодынхаа дүр төрхийг харж сансан сэтгэлээ тайлгаруулж сайхан урам зоригийг олж авна гэдэгт итгэлтэй байна. Ээжигээ хүүхдүүд нь их ажилсаг, ижигээ дуурайж, ижигээ дагаж, ижийнхээ үгийг сонсож, ажил амьдралаа зөв залж жолоодох юмсан гэд хүүхдүүд нь ярьж исэн. Тэгээд миний ижи цэцэг, ургамал,
маш их арчилдаг, ургуулдаг тэр үдгийг л хашаандаач хүртэл жимсний моднуудтай гэжсэн ямар гоё юм бэ бид ээж дээр очиод жимсний моднуудын ч гэсэн хараад ижидээ урам хайрлаад яаж хоёрын хоёр нэлэх хүүхд харахын хажуугаар мод бут арчлах айл гэрийн арын амьдралыг таа чин үндсэндээ өөрийн нуруунд дээр л авч явж гин гэсэн үг шүү дээ. Энэ бүгдийг та минь яаж амжуулдаг байна? За. Би яг хоёр хүүгээ өглөө эрт унтчихад миний хоёр хүүч 11 хүртэл унтдаг юм. Хүүхдүүд маань бүгдээр эрт ажилдаа гараа явчихсан. Тэгээ өглөө усаад хэдэн модоо байшингийнхаа урдуур хэдэн жимсний мод одноогоос эхлээд би мод тарьж арчилж байгаа. Тэгээ цэцэг тарьдгийн яах вэ бас гоё шээ. Ургамал цэцэг тарих чинь хамгийн сайхан. Тэгээ өглөө усаад мод зодоо услан ажил ихтэй. Тэгээд хоёр хүүгээ унтахаар нь л амжуулдаг юм да. Тий. Харин хүүхдүүд нь сая унтах гэжсэн үү? Тий, миний хоёр хоолой идчих унтах гад байжсэн. Тэгээд унтах оронд нь нөгөө мод зодол янзлсан шүү дээ. Мод цэцгээ янзлсан. Тэгээд гэр орны ажил их гайгүй. Тэгээд амжуулчихдаг. Харин тий, амжуулчихдаг. Тэгээд хоёр хүүгийнхаа юм хий. Гэрийн ажил бас мэдээ хөөрхөн чамгүй. Хэдүүлээ гарч таныхаа тарьж ургуулсан жимсний модыг нэг харж сонирхвол ямар вэ? Тэгэл нэг намар өгнө шүү дээ. Одоо ингээд наадмын дараачаас эхлээл ургаад эхэлдэг. Үхрийнүүд чи их услахаа шаардах уу? Тий, энэний цааталт үхрийнүүд энэ болохоор шарх байс. Энэ манай даваацран анха ажилд ороод над нэг жижигхэн бут авчирч өгсөн байхгүй юу? Хэдэн жилийн өмнө? Одоо нэг 10 жил болчихно да. Ийм гоё. Тэгээ нэг хурдан ургадаг энэ нөгөө саадны шарх байс. Тий. Тэр энэний цаатлын үхрийнүүдийг болохоор би том ачигаа гаргах жил бэлэгшээгээд яасан. Одоо 14 15 жил болчихоо. Ачнартаа зориулж би ачнараа гарахаар тарьдаг. Энэ мод болохоор энэ зориулж гаргасан юм байгаа. Тий. Тэнд ургаж байгаа нь болохоор тэр том ачт маань таарсан. Манай даваацрын 3 юутай 3 хүүхэдтэй. Том нь доронтод манай хадмууд дээр худууд дээр байдгийг. Том охин маань одоо 2 дугаар анги. Тэгээд энэ 3 охинтой яаж байгаа? Ой зүгээр анаа дүүгээ тэрээ. Их дураараа. Хөөдөө. Хайртай аав ээжтэй бяцхан охин нь ч гэсэн хэдийгээр хилд орж амжаагүй ч их улсын баярын мэндийг хүргээд ээжийн аавдаа цэнхэрлэгцээрээ дамжуулан мэндчилгээгээ илгээж байна. Аргалаг радиогийн гинтийн бэлэг нэвтрүүлгийн хамт олон дараагийнхаа гинтийн бэлгийг барихаар тун удахгүй ижээ дээрээ хөөрхөн охид дээрээ эргээд хүрээдэрнэ. Миний ээж октоудаа унтуулж амраагаад бас ажлаа амжуулаад байж байгаараа. Хүүхдүүд нь эргээд таньда дараагийн гинтийн бэлэг бариад хүрээдэрээ. Заа миний охин буугаад илтээ. Ээжтэй мэндчилгээгээ дамжуулчаад охиных нь ажил дээр хурж ирээд байж байна. Дөнгөж сая ээжийн мэндчилгээг Сонссон маш их баярлалаа. Арга яг нэг хил хүүгээс яг тэр үедээ амар тавчигдаад байна л да. Сая мэндчилгээгээ сонсов ямар санагдав? Маш гоё санагцсан ээжд маань. Тэгээд би өглөө ээжтэй хамгийн гол нь нөгөө яг баярлуулгын жилаагүй зүгээр эмнэлгийнхээ ирэн шүүгээ хэлсэн чинь ээж гэртээ байжсэн. Тэгэл эдний нэвтрүүлэг яваад орохоор нөөрөө бас сандраал твцсэн юм шиг л би өөрөө ажилтаа байгаа болохоор бас ээжигээ 2011 онд анх төмөрт гэр орноо алдаад орох хоромгүй оочих хаяггүй бүгдээрээ хамтдаа үлдэжсэн үеэс хойш зориг тавиад жилд өөрийнхөө амьдралд бүтээж бий болгож исэн тэр зүйлүүдээ нэг дурдаж сонсоход үнэхээр бахархалтай үзэж 11 оны 5 сарын 27-нд шатчаад би нөхөрлөөгөө ээж рүүгээ ярьжсэн. Тэгсэн чинь манай хоёр намайг ээж нь манай он хоёр бит хоёр гимтэлтээр байна гэдгсэн. Тэг яасан бэ гэсэн чинь гэр чин шатчлаа гэ. Тэг би нөхөртөөрөө гүгээд ингээ гимтэд тасан чинь манай ээж сэхэнд дэжсэн. Манай он орон дээр ингээ хоёул ажилласан. Тэгэл хараад би өөр их нүднээс нодлмос гоожж байгаа. Тэгэл би 7 хоног хэрэтээ ээжигээ сахаад гимтэл гэдэг ямар хүнд хэцүү үе бэ гэл. Тэгэл тэр үед яг манай ээжийн дүүнэр ах дүүнэр бүгд тусалсан. Бүгд ирсэн. Тэгээд бүгдээрээ ямар ч гэсэн ээжийг чинь эмчилгээ бүх хагалгаа бүх юмд нь оруулъя. Тэгээд нөхрий чинь бүгдийг нь оруулъя гэл. Тэгээд би тэд бараг 2 сар гарan юу яасан л да. Амьдад гівсэн. Тэгээд яг ингээ гарч ирээлжсэн чинь яг ингээд гашаанд оцсон чинь ямар ч юм хүн амьдрахт амар хэцүү харагдаж байгаа хгүй. Ингээд 12 он 13 оныхоо орлогоор яг бүтэн орлогоо цуглуулсараад би 16 гэмжтэй байшин барьсан. Би бидний очсон ээжийн байгаа тэр 16-тай байшин гэж чинь стажикэн нөгөө нэг тоос одоо жинхэнэ торхоос нь ахуулаад дуустарна яг хуушурийнхаа мөнгөөр барьсан. Би яг амгалангийн замд яг зам дагсан хүн амд остгоо гэж юм амар хүмүүс ярьдаг. Тэрнийгээрээр би ер нь баярлалаа л гэж хэлдэг.
Гинтийн бэлэг нэвтрүүлгийн хамт олон ажлаасаа эжийнхээ радио төлгөөнөөр авсан мэдчилгээний бичлэгийг CD-нд буулгаад ээждээ зориулж тусгайлан захиалсан амтад бялууга аваад яг ээжийнхээ гадаа ирчихсэн байна. Ээжигээ бид нар хүлээж байгаарай. 3 дахь гинтийн бэлэг ирнэ шүү. Биднийг заавал хүлээж байгаарай. Харин юу авах болоо гэдгийг та дор бүрнээ бодоод хүлээж байгаарай гэж хэлсэн байгаа. Одоо хамтдаа ээж рүүгээ орцгоё. Охтууд нь унтчуу, сэрүүн байна уу? Ээжийн минь юу хийгээд ямар бэлэг авчирнаа гэж төсөөлөд байж байгааг хамтдаа орж сонирхъя. Ээжийг одоо энэ охин маань ганц цэг охин маань ээжигээ баярлуулахаасаа ингээд энэ сайхан нэвтрүүлэг тандсан. Тэгээд танай арга билэгт нэвтрүүлгээс ингээд таныг өөрөө чи ярьлаа гэж хэлээ. Тэгээд надтай холбогдсон юм а. Тэгээд би яваад ирээ, би өдөө яваад ирээ. Тэгээд ирээд их чинь уулзаа гэдгсэн. Тэгээд өдөө явж ирээд уулзлаа энэ охинтойгоо. За ээжидээ энэ бэлгийг гардуулъя. Их хурсын баяраар хүүхдүүдэд тойруулаад хамтдаа хувааж идээд аз жаргалын бэлууга хүртээрээ арга билэг радиогийн маань өглөө тандаа зориулсан айдууны мэдчилгээний бичлэг тэр чигтээ хүрээд ирчихсэн. Таны маань хүүхдүүдтэй хандаж хэлсэн үг, хөтлөгчийн маань танд зориулсан хүүхдүүдийнх нь хэлээрээ заавал дамжуулаарай гэсэн үгнүүд ингээд сонссон сайхан дуунууд нь бүгдээрээ бичигдээд ирчихсэн. Хүү даваа цэрэн, бэр охин, ганц цэг, ач охид цогцолмаа, номон эрдэнэ, оюун эрдэнэараас нь хамгаа сайртай ээж имээ үлзий жаргал тандаа их хурсын баярын мэндийг хүргье. Агаарын цэгэр долгионоор дамжуулан аялгуут дуугаар хил болгож гинтийн бэлэг өргөн барья. Амьдралын их ухаантай хөдөлмөрч ээжээрээ бахархдаг шүү. 6 дугаар сарын 1-ний өдөр ээжтэйгээ байх жаргалтай тоглолт их хурсын баярт зориулсан ганцхан өдөр тоглогдох ээжтэйгээ байх жаргалтай тоглолтод Монгол улсын ардын жүжигчин Долгоор, Гавьяат жүжигчин Чулуунхүү, Батбаяр, Чамин Чулуун, Ган зориг, Инх цул, Далантай, Эрдэнэ цэцэг, Солин тэргүүний ажилтан дуучин Мегмарын Бямбжуу. Тэгээд Намсраа нар, Хос баяр, Болд Чулуун чимэг, Наран туяа, Жимсээ, Чин баяр нар оролцсон тоглох Монгол Улсын өргөнд 6 сарын 1-ний өдрийн 19 цагийн тоглолтын тусалбарыг тандаа бэлгэлж байна. За ямар гоё юм бэ? Маргааш те. Охинтойгоо, бэр охинтойгоо ч бай, хинтэй ч бай, найзуудтайгаа ч бай. Үзэндээ хинтэй үзье даа гэж бодчих. Охинтойгоо үзлэхгүй яхаа оюулаа гэж. Хаагаад тэгвэл зузгуудаа тэрээд явах юм шиг. Тэгээ ямар гоё юм бэ? Их сайхан байна уу? Сайхан. Арга билэг радиогийн гинтийн бэлэг нэвтрүүлэг маань ээжигээ баярлуулад яг энэ цаг мөчид өдөн мордуулаад гарах гэж байна. Ганц цэцгийнхаа хүсэлтээр сайхан ээж үлзий жаргалдаа их хурсын баярын мэндчилгээ дэвшүүлсэн их хурсын баярт зориулсан гинтийн бэлэг нэвтрүүлгийн маань 5 дахь дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Үзэгч, сонсогч та бүхэн ч гэсэн хамгийн хайртай дотны хүмүүстэй хэлий гэж бодсон ч тэр бүр хилээд байж чаддаггүй сэтгэлийн нандин үгтэйгээ хамтдаад гинтийн бэлэг барих боломжтой. Арга билэг радиогийн гинтийн бэлэг нэвтрүүлгээр дамжуулан олон ээжүүдийг, аавуудыг, бяцхан үрсийг хамгийн хайртай дотны хэн нэгнийг танд баярлуулахад бид үргэлжид бэлэн байх болно. Сайхан эжээнэр минь хөөрхөн охтуудаа тэврээд их хурсын баяраараа сайхан баярлаарай. Баяртай бүгдээрээ аз жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөөё.